хэрхэн эсрэг хүснээ өөртөө татах вэ? Яаж татдээ? Би яаж мэдчихээ. Хөөе наашир. Өөрөөр байна гэхээр чи нөгөө л нэг үлэг болсон. Хэрхэн эсрэг хүснээ өөртөө татах вэ гэнэ. Тэр чи айгу хэцүү зүйл шүү дээ. Гэтэ эмэгтэй хүний хувьд л хэрэгтэй нэг өөртөө татахаар хөөртөн байдал юм болов. Миний бодож байгаагаар, миний ойлгож байгаагаар ер нь бол эрэгтэй эмэгтэй хүний мэдээж гадаад үзмжээр нь ихлэ хардаг байх гэж боддог. Тэгээ дараа нь сэтгэл зүйн татдаг байх. Тэгэхээр ерөнхийдөө эсрэг хүснээ хэрхэн өөртөө татах вэ гэхээр ер нь бол байнга гоё байх, байнга гоёмсог байх. Тэгээ эмэгтэй бол эмэгтэйлэг байх хэрэгтэй байх. Тэгэхээр эрэгтэйг татахын тулд эхлээд эмэгтэйлэг байх хэрэгтэй байх гэж би боддог. Йоо мэдхгүй хүүхнүүд амар няйл чөл пол гэж явж байд юм шүү. Тэгэл хоолундын хийж өгч мөгөөл. Яг нөгөө эрэгтэй хүний татгах байдал арай өөр л байна. Тийм болохоор зарим эрэгтэйчүүд нөхөрдөн магтаадад тартай, зарим нь болохоор тачаан магтаадад тартай. Тийм болохоор эмэгтэй хүн бол альва зүйл төрч чаддаг байх хэрэгтэй. Жишээлбэл тачаан уйдаа тачаан уу тий хөрхөө уйдаа хөөрдөн уйдаа хөөрдөн ч юм уу. Тийм л байна. Тэгээд өөрөөрөө яг хэлчихсэн. Тэгээ ер нь л байнга гой сайхан үргэлж гой сайхан харагддаг өөртөө арчаатай бие зүв авч явдаг эмэгтэй хүн эрэгтэй хүмүүс татдаг байх гэж боддог. Тийм тэгээд бас хамгийн сайн татах чадвар бол эмэгтэй хүний инээмсгэл шүү дээ. Айгаа инээд гарахтай. Хүүхнүүд чинь яг үнэн эрэгтэй хүүхнүүд чинь амар эрүүлддэг юм шүү залууга. Залуу нь яг нэг ганц хоёр эрүүлдэй. Тэгээд үлдснийг хүүхэн нь нэдэм шүү. Тэгэж мэдхгүй болохоор чи би яаж тийм. Тэгээд яг тэгдэг юм шиг үл штэ. Мэдхгүй яаж татдээ. Тийм харин курс мөрс байна уу? Хөвгөлтэй байх хэвээр. Яг мэд ганц толгойд орж иж байгаа юм. Ааш зан, хүмүүжил, боловсрал за мөнгөөрөө ч татж байгаа хүүхнүүд байна тийм үү. Одоо мөнгө төртэй залуучууд зүйлүүд байна. За одоо миний байгаа өндөрлөгөөс харахад ер нь бол эмэгтэй хүн өөрийнхөө үн цэнийг мэдэрч амьдрах юм чухал юм шүү. Тэгээд мэдлэг боловсралтай байх хэрэгтэй, бие даасан байх хэрэгтэй. Тэгэх юм бол эрэгтэй хүмүүс аяа даатаас чинь гүрвэл нэг тийм л юм шүү. Ааш зан, хүмүүжил, боловсрал за тэгээд хамгийн сүүлд мөнгө байж бол. Хамгийн гол нь өөрийгөө хайрлах нь хамгийн чухал юм байна. Өөрийгөө хайрлаж өөр хүнийг